tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу. 1 сарынхаа номер 2 дахь мөнгө хуваалцыг хийж байна. За би өчигдөр яг банкнаас очиж юугаа авсан. Тэгээд банкнаас гоё яг тоош ирэхээр нь задгаагаар нь авсан байж байгаа. Энд чинь ингээд нөгөө энэ тасалсан хуудас авч очиод тэгээ банкн дээр ингээд задлуулаад яг тоош ирэхээр нь авсан байж байгаа. Өнөөдөр тэгэхээр яг гоо таарна гэсэн үг. За тэрнээсээ өмнө энэ 7 хоногийнхаа хувь яг энэ хоолнуудаа нэрээ ингээд хийгээ авсан ч гэсэн айгүй амар байсан. Надад бүр амар таалагдсан. За тэгээ энэ 7 хоногт бас ингээд чансаа дууны махаа хийсэн байцаадаа ураг энэ юу моо хийгээд ингээд гоё явж байгаа. Тэгээ дараа 7 хоногийнхаа бас хоолны төлөвлөгөө гаргацсан. Дээрээс нь өөр мөнгө зарцуулах юу байгаа вэ гэхээр энэ одоо би ганцаарчилсан гоё өөрөө өөртөө дейт хийх гэж байгаа. Тэгээд гоё тэмдэглэл үед болсон зүйлсээ сайхан ингээд нөгөө brain dump хийгээд энэ ч тэмдэглэн. Тэгээ дээрээс нь би одоо эр зориг гаргаа шүдэ үзүүлэх гэж байгаа. Тэгээ шүдэ угаасаа үзүүлэхгүй болохгүй бас өвдөж эхлээд байгаа. Тэгэхээр шүдэ ямар тач зориг гаргаад үзүүлнэ. Би шүдэ үзүүлэхээс хамгийн их айдаг. Тэгээд ямар тач одоо үзүүлэхээс өөр сонголт байхгүй учраас ингээд үзүүлэх гээд тавьсан байж байгаа. За тэгэхээр энэ хоёртаа мөнгө ингээд төсвөлсөн байгаа гэсэн үг. За тэгээ энэ 7 хоногийн хүрээнд болохоор 600 мянгаыг ингээд төсвөлсөн байгаа. Тэгээ 600 мянгагаа яаж задрагаа хийснийгаа энэ чи бол бичээд авсан байж байгаа гэсэн үг. За энэ чи За ингээд авахаар яг утга учиртай бас нэг гоё яг бүх юугаа дүүргээд би чи ер нь эхний жилдээ л яг ингэж хийжсэн. Ер нь бол яг энэ чигээрээ энэ бэлэн мөнгөнийхаа задрагааны хуцаг ашиглаад явал бүр гоё юм шиг санагдсан. За энэ болохоор энэ 7 хоногоос ингээ үлдсэн мөнгө нь гэж. Энийг ингээ бишээ түр 50 тэгээд 20 литрлэг шилжүүлнэ гэсэн үг. За одоо юунаасаа эхлэх вэ гэхээр за сарын зарцлаасаа эхлэе. За байран дээр 9,000 төгрөг хийн. За энэ одоо яагаад 9,000 төгрөг хийж авъя гэхээр би юу яах гэж байгаа юм. Дараа 7 хоногт болохоор би энэ утас инновашны төлөө тэрний дараа 7 хоногт байран дээр нэлээд их мөнгө хийгээд тэгээд байрныхаа мөнгийг одоо дараа 7 хоногт нь төлнө гэж тооцоолж байна. За Univision Unitel 2 дээр 120,000 төгрөг хийхээр байгаа. Тэгэхээр эний чи ингээд 70,000-аар авсан. $60,000, 70,000. Би тэ энэ хоёроо нэг авцсан хийчихье гэж бодсон юусоо. Тэгэхгүй бол угаасаа нэг л газар очиж төлөх юм чинь. Ингээд 70,000, ингээд 50,000 шүү дээ. Тэгээ энийгээ ингээд нөгөө задлуулаад авчи. Тэгээ би нөгөө нэг шинэ жил дээр ягаа өнгөрсөн 7 хоногт нөгөө задгаа мөнгө авахгүйсэн болохоор 20,000 хийсэн шүү дээ. Тэгэхээр би ингэчээ гэж бодчихно одоо. Аялал шинэ жил 2-т 10 орох хэрэгтэй ясныг одоо ингээд задлаад энэ дээр 10 энэ дээр 10 эртгэл шиг хийж. За ингэ байж иг. За ингэ болцсон байна. Одоо тэгэхээр энэ Univision очоод төлөхөд болохоор болж байна гэсэн. За нэг тоолоотыг да 1 2 3 4 5 6 7. Тэгээд Univision Unitel 2 очоод төлчих гэж бодож байна. За одоо болохоор 7 хоногийн хэрэглээ. За хүнсэн дээр 200,000 төгрөг. 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээ хувийн хэрэглээнд би нэг өөртөө болцохдоо 40,000 төгрөг хангалттай. Би ер нь гэхдээ юу яах чаа зүгээр л нэг кофе шоп цуугаад ч юм уу тэгэл алхаж малхаад тэгж айгүй гоё хөнгөн тэмдэглэе гэж бодож байгаа юм. Тэгэхээр энийгаа шийдчихв. За тэг хүнсний мөнгө хэлсэн. За эрүүл мэнд дээр 150,000 төгрөг. Энэ 1 2 3 4 5 6 7 150. За энийгаа энэ голтон хийчих. Шүд үзүүлэхэд би яг хэд болохыг баталгаатай мэдэхгүй байна. Тэгэхээр зөв ямар ч тач 150,000 бодоод хийчихье.
За одоо хуримтлал. За 52 7 оны дээр 1000 төгрөг. За дараачих нь болохоор за шинэ жил дээр 10,000 төгрөг дахиад хийн. Ингээд нэг 20,000 төгрөг. Энэ дээр 11,000 төгрөг. За ямар ч хамаагүй хоёр гарч ирсэн өнгөөр нь боднаа. Улбар шар цэнхэр гинэ. За тэгвэл цэнхрээр нь бодаад. Явцгай чаленж дээр бас 10,000 хийн. Ингээ 20,000. За нэр өмнөх хөшлөгээр би нөгөө нэг 20k чаленжийг бол эхлүүлсэн байсан шүү дээ. Тэрийг би энэ 400,000 төгрөгийн цуглуулах чаленж болгоцсон. Яа тэгэхээр би нөгөө нэг арай цагаан сарын бас нэг зүйлд одоо хэрэгтэй мөнгө хэрэгтэй байгаа учраас тэрнийхэн төлөө ингээд цуглуулжаа гэсэн. Тэгэхээр энэ 20 дүрс төр зурдаа одоо байхгүй гэсэн. За одоо харин энэ зүрхээ тэгээ би энэ ч байсан 20,000 ийшээгээ хийцэн. Тэгэхээр эхлээд тэр хоёроо будаад дээрээс нь би хэдийг хийх вэ гэхээр 60,000 хийн гэсэн. Энэ 60,000 дээрээс нь энэ 20,000 үлдсэн байгааз энэ 20,000-ыг энэ 10,000-тай ингээ хийчихэр чинь ингээ 30,000 гэсэн үг. 6 9 нийт 9 дурс бодох юм байна. Нэмхэн 9 нийт 11 дурс бодох юм шүү. За энэ дээр ингээд одоо юу яа 11 дүрс бодчихлаа гэсэн үг. За чарт дээр би одоо нөгөөний яа энэ одоо 7 хоногийн хэрэглээний мөнгнөөс үлдсэн одоо байсан 30,000 төгрөгөө ийшээ хийсэн учраас тэрийг ингээд нэмэх нь 30,000 гэдэг өөр өнгөөр тэмдэглэчихье. Тэгээ ер нь бол ингээд амар гоё юу байгаа сте. Одоо 7 оны хэрэгэлсэн төсөөлсөн мөнгнөөс ингээ илүү ингээ үлдсэн ингээ хийхлээр чи хуримтлалын хэмжээнд ингээ төсөөлж ирснээс илүү ингээ даваа явчихаар өгж байгаа одоо сэтгэл ханамж нь бүр илүү өндөр байгаа байхгүй. За тэнгууд одоо энийг нийлүүлээд тоолъё л та. 20 40 60 80 100 110,000 төгрөг. 110. За ингэ болчихлоо. За одоо тэгэнгүүт бас энэ 7 хоногийн мөнгнөөс үлдсэн мөнгө чинь 100 төгрөгөөр орох нэ. За дээрээс нь би нөгөө нэг энэ баахан задгаа мөнгө өссөн шүү дээ. Тэрийг сая ороод бүхэлдүүлсэн. Тэгээ тэр нь маань ингээд 1000 төгрөг болчихсон. Тэгээд энэ 20 тийшээ хийгээд. За тэгээ өнөөдөр нийт хэдэн тогтоол өөрөөхөө харъя. Хамгийн олон тогтоол гэж болохоор дөрөвнэ. За ингээд ямартай энэ хоёроор нэг тогтоол өгчихье. Тэгээ 1500 3500 гэх юм уу? 2500 за ингээ 2000 төгрөгч. За
Тэгэхээр энэ 500 гэдэг 5 гэдэг 500. 10 гэдэг 1000-ыг 15 гэдэг 1500 20 гэдэгт 2000-ыг 25 гэдэгт 2500. За энэ өрөөсөө тэгэл нүү дэлгүүрээс юм аваад одоо хариултанд нэрж байгаа мөнгнүүдээ л ингээл хуваарлал ингээд энэ маань одоо нийсээр байгаа 505,000 төгрөг болчихно гэж бодохоор л амар гоё байгаа сте. За одоо энийгээ бодъё. За энэ харандаануудаа үзүүлэх болохоор ингээд нийт 5 тогтоод үргэжээ. За шиг гэж. Энэ бас юм хөрөнгөлний ярга. Чи. За тэгээ өнөөдрийн хоримтлал бол ингэ болж юм бас. Аваа хөөхөн шүү те. Зөндөө олон дүрсээ бодлаа. Хоримтлаасаа төсөөлж ийснээс илүүг бодлаа. За тэгээд би өнөөдөр бас энэ харандаануудаа үзүүлнэ. Аяллахын дүрсээ бодох хэрэгтэй. Бас ахныхаа үзүүлэгчээр үзүүлж. Энэ харандаанууд би анх амттай оромлыг эхэлж байхад л гэртээс нэг юм харандааныхаа комор ингээл эхлүүлчихсэн. Тэгэл одоо надтай хамт 3 жил гарсан болцсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ хараа бор харандаа би бор өнгийг ингэж хэрэгэлсэн баг та. Уул нь бол би хамгийн хэрэгэлсэн өнгө нь цэнхэр ягаан л хоёр л гэж бодоод тах юм. Ногоо могоо. Гэтэл амар сонь бор өнг ингэж явцсан багтах юм. Тэгэл нэг л харандаатайгаа тангид битач авч байна. Ер нь би анх бичлэг эхэлж байхдаа хэрэгэлдэг байсан юмнуудаа ер нь л бараг солиогүй л явж байгаа. Энэ эштрик хүртэл бараг энэ эштригийг дунд нь нөгөө миний эштрик алга болсон. Энийг их сольсон юм байна. Тэгээ ер нь тэгэл дандаа миний хэрэгэлдэг юмнууд л. Одоо энэ пеналч гэсэндээ байсан тийм. Энэ улаан өнгийг бас нэлээд ашигласан баг. Энд чинь тэгээд ерөөсөө нэг өөр юмд ашиглахдаггүй зөвхөн энэ л ашигладаг байхгүй юу? За энийгээ ингээ хаяа. За тэгээ өнөөдрийн бичлэг маань ингээд дуслаа. Бүгдэнд нь маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.